За сайн байна. Та бүхэнд өнөөдөр мэд хүргэе. За Canon hack хичээлийн ээлж дугаар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За эхнийх нь болохоор манай нөгөө баян хүн шиг бодож чүүж гэдэг энэ номныхаа одоо энэ юу энэ дээр нэг юм юу хийсэн байгаа. Одоо жишээ богино 10 секундын бичлэг байгаа. За ер нь бол яг зүгээр аудио ном гэдгийг л харуулсан байгаа юм юу хийгээд номоо ингээд нэг тэмээч хэвчтэй болгоод тэгээд энэ ингээ явж байгаа юм шиг юм эффекттэй тэгээд за ийм юу хийсэн байгаа. За хоёрдугаарт нь болохоор сүүлийн үед одоо энэ Pinterest дээр айгу модонд ороод байгаа ийм эффект байгаа байхгүй. Тэгээ энийг та бүхэнд бас зааж өгье жадлаа би өөрөө бас сурлаа. За гуравдугаарт нь болохоор энэ Америкийн 250 жилийн зориулсан ийм T-shirt тэгээ тэрийгээ би нөгөө энэ Америкт цэцсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ Америкийн одоо энэ сувган маань рекламдаа зориулаад би нэг юм юу хийсэн байгаа. За энийг бүгдээрээ бас та нар өөртөө ямар нэгэн одоо дэлгүүр ажиллуулдаг ч юм уу тийм бол энэ эффектийг бас ашиглаж болох юм байлаа. За хэдүүлээ эхнээс нь энэ юунаас эхлэе энэ аудио номныхоо юу дүрэлцээ. За энэ болохоор би видео руугаа орж аваад энэ дээр аудио гэж бичсэн байгаа. За тэгэнгүүт энэ чинь аудионы янз бүрийн бичлэгнүүд байгаа. За би энийг болохоор яхна бэкграунд болгоод тавьсан байгаа. За тэгээд нөгөө AI-аар бол яхна энэ номныхаа зургийг зурулж авсан. За энийхээ бэкграундыг арилгаад ингээд ортолт нь оруулсан байгаа. За тэгээд аудио ном гэж бичээд яхна дээдлэлт нь оруулсан. За тэгээд доотлолт нь болохоор тэр аудио явж байгаа юм шиг тийм элементийг оруулахдаа энэ дээрээ би яхна аудио гэж бичээд элемент дээрээ за тэгээд та нар энэ графикс руу орох юм бол янз бүрийн одоо тийм энэ аудионы янз бүрийн элементүүд байгаа. Энэс та нар яхна дуртайгаа сонгож олно. За би болохоор тэр нэг энэ хар ингээ явж байгаа юм шиг юм энэ бас надад хөөрхөн санагдаад энийг сонгочлаа. За тэгээ яг өнөөхөө ард нь ая оруулъя гэх юм бол энэ pages гэдгийг нэг видео шиг юм болгочихжоод тэгээ энийхээ доотлолт нь яг нөө аудио гэж би нэг юм dramatic гэвэл зүгээр юм уу. За энэ бол сүртэй хэлээ. За энийг харуулчихсан. За энэ хэл дээр харуулж. За тэгэхээр юуны ай бол айгүй чухал гэдэм билээ. Тийм болохоор бас ямар ай сонгох вэ гэдэг дээр бас нэлээд анхаармаар юм билээ. За нэхлээд яг нэг зараа явуулж агаад тэгээ айнуудын солиод яваад байвал бас айгүй юу өөр янз янзын эффект гардаг юм билээ шүү. За хоёрдугаарт энэ Pinterest дээр энэ мод болоод байгаа энэ эффектийг та бүхэнд үзүүлье. За тэгээ би энэ артлын юугаар авсан байгаа юм улаан хөрөнгөөр авсан. За дээр нь элемент руу орж агаад та нар энэ дээр grid гэж бичсэн юу. Тэгэнгүүт чинь ийм дөрүлжин юм юутай юм юмуд гарч ирнэ. За тэгээ энэчнээс би энэ хөх хөнгөтэйг сонгоцсон. За тэгээ өнгийн жоохон ингээд 33 дээр тийм ээ юу яачаа. За тэгээ энийг хоёр болгож аваад нэг нь ортолтоо орон тавьчихсан юу. За тэгээд яа би нэг энэ эмэгтэйгийн зургийг зурулж авсан байгаа. За энэ эмэгтэйгээ хэвтэлээ яач артлын харилцагч тийм ээ. За тэгээд текст рүү очиж жоод scale гэж биччихин тийм үү. За тэгээд энийг фонтыг би юугаар Антоноор авсан байгаа юм. Босоо фонт авсан байгаа. Тийм болохоор энэ маань ингээд юу яхад сараа цэвэрхэн харагддаг. За тэгээд энийг хэвтэлээ чинээ байрлуулад за яг та нар өөртөө хаана байрлуулмаар юм тийм ээ. Чин би бол жоохон шин ингээ байрлуулчмаар санагдчихэв. За тэг өнгө нь яг бас нэг цав цагаан биш нэг шаргалдаа өнгөөр сонгочлоо би. За ингээ хоёр болгох чинь. За тэг нэг нь болохоор бид нар энэ hollow effect оруулна. За тэг thickness юм блэ. Нэг 4 3 5 дээр 4 5 дээр болгочихвол цэвэрх юм уу? За тэгээд энийг энэ дээр ингээд давхарлаад тавина. За тэгээ энэ эмэгтэйгийн зураг бол яг энэ хоёрын голд нь орох хэрэгтэй байгаад хижээж энэ эмэгтэйгийн эффект маань ингэж харж ирж байна тийм ээ. За тэгээ энэ дээр яг тэр дээдлийнх нь юун дээр нь юу их ашиглал зүгээр юм бэлээ. Grainy filter гэдэг дарангуут чинь нэг юм гараад ирэн. За энэ аягүй зүгээр юм бэлээ. Бас их нэг тийм хурц байдлын жоохон дардаг гэх юм уу. За тэгээд энийг яана руу очичоод мэлээ ингээд сул болгочихлоо яа.
За тэгээ энэ маань ийм гоё эффект орчлаа. Тэгээ яг зургийн солиод янз янзын юм дээр бол бид нэг ашиглуул авиг цэвэрхэн сүүлийн үед айгу модонд ороод байгаа юу гэж шүү. За дараагийнх нь болохоор тэр New Arrival гэдэг манай энэ подвалкны реклам явж байгаа тийм ээ. За энэ дээр би New Arrival гэсэн. За тэгээ нэг фонтын би энэ эмгээрс бичсэн байгаа. За тэгэхээр арай жоохон. За тэгээ нэг нэлээд хувлна. Тэний 5 болгочвол 5 шиг байх толгой. 2 5 тийм ээ. За тэгээ өнгөний яхаа бас сольж байгаа. Би яхаа юу яасан гэхээр энийг залууд нөгөө подвалк өмсүүлсэн байгаа байхгүй. Тэгээ яхаа энэ джинсных нь өнгөөр хийчихвэл зүгээр юм уу гэж бодож байна. За тэхийн тулд бид нар энийгээ даржгаад өнгийн энэ джинсний өнгөтэй болох хэрэгтэй. За одоо энэ дээр даржгаад энийгээ яагаад энэ джинсний өнгийг ингэж авчрах хэрэгтэй. За тэгээд энэ дөрвөл бүгдийг нийлүүлж байгаа джинсний өнгөөр сонгоч. За тэгээ энийгээ бид нар бас нийлүүлж байгаа нэг жоохон голын холоод за тэгээд яач энийг нэг зураг болгоод авчих заяа. За энэ бид зөндөө заасан штэ тийм ээ өмнөх хичээлүүд дээр копи энэ чи ерөөхдөө нэг имиж болгочихж байгаа байхгүй. За тэгээд копи гэж яваад за тэгээд нэг энэ дээр пест хийгээд оруулчихна. За тэгээд энэ мань ингээд ордог штэ. За тэгэнгүүт энийг бид нар руугаа орчоод нэг blend image гэж байдаг штэ. За имиж blend image чиглэл за юу ч зүйл нэг хоёр энэ байдаг штэ нэг юу тийм image blender гэдэг үзэтгэе. За энийг сонгош image blender гэдгийг сонгоно. За тэгээ энэ дээрээсээ бид нар энэ fade гэдгийг авчаад энэ дугургийн юутайг ингэж аван заяа. Тэгээ нэг жоохон ингэ радиусын тамруулаад яг энийг нэг жоохон уусалттай болгож байгаа байхгүй юу. За тэгээд save гэж тарч. За тэнгүүд энэ маань нэг юм уусалттай болно тийм ээ. За тэнгүүд бид нар яг нөгөө модуль авчиж оруулна чинь. За артлын ялгач. Жоохон юм байл зүгээр юм уу. За энийг бас яг нөгөө outline-тай болгочвол бас зүгээр юм байлээ. Shadow гэж орж агаад outline гэдэг outline-ын цагаанаар оруулж заяа. Тийм тэгээд очиод жоохон гिचүүл зүгээр юм уу. За тэгээ иймэрхүү маягаар яг нь модельийн зургийг оруулаад бас рекламдаа хэрэглүүл бас зүгээр юм байлээ. За ингээд энэ хичээлээ дуусгая баярлалаа. Баяр таа.